монголчуудад уул усаан шүтэн дахиж амьдарсаар эдүгэ хүрчээ. Монгол орны төвцсийг дэлгэр хаан уулын тэнүүн өвөрт биелүүлсэн юм. Эцэг өвгдийнхөө эрдмийг өвдөж ухааныг удамлан өөрийн амьдралыг бий зогслоосон юм. Монголын эдийн засгийн өнгөрсөн одоо ирээдүйг холбож хоёр нийгмийн өөрчлөлтийг бүдэж эдийн засаг санхүүгийн их түүхийн нэгэн хуудас болжээ. Би ч одоо малчин ардын хөвгт байгаа юм. Тэгэл яг л одоо бага насаа бол хонь хоргон дээр хоньны одоо бууцсан дээр л өссөн хөвгтөл дээ. Тэгээ манайх бол нэг олон малтай баян биш, тэгтээ бол одоо хоол хүнсний амжиргааны малын захтай тийм айл байсан. Манай аав бол нэг одоо лам хүн байсан. Өсвөлдөө мал дээр гарсан учраас нэг улс орчиг одоо нэг хурдан морин энэ уяад л тэгээ тийм сүрхийн болдгоо ерөнхийдөө тэгэл мал аж ахуйгаар ихтэл амьд суулгаа одоо залгуулаад ингээд явдаг айл. Яг миний төрсэн газар бол энэ Төв аймгийн Дэлгэр хаан сум байгаа. Эндээс одоо Төв аймгаас баруун урагшаа 300 орчим километр газар байдаг. Монгол улсын төв нутгалда. Тэгэд нэг нутгийн ард түмний нэг онцлог бол их сайхан хайрагтай, олон гадуутай. За тэгэд айрга одоо их дэдэлдэг, айрга их уудаг. Ер нь бол манайхан бол ингээл 100 айраг гарснаас хойш бол тэгээд айраг далд ортол ер нь цай бол ерөөсө хийхгүй. Хөдөөний айлууд бол цай хийх айл бол ерөөсө байхгүй. Тэгээд найр наадамд их дуртай учраас гоёх их дуртай. Тэгээд ялангуяа тэр залуучууд бол одоо маш их гангал. Ингээ хөдөө яваад очихсан чинь нэг багын явж исэн, давхиж исэн газрууд бол одоо яг л нүдэнд харагдал. Тэн дээр одоо тэгж гараад дуулж байсан гэдэг юм, гашгирч байсан гэдэг юм уу. Энд одоо баг багта хүүхдийн нэг чулуун гэрвэрээ тоглож байсан гэдэг юм уу. Янз бүрийн сайхан дурсамжууд, тэр үеийн дурсамжууд ч одоо ингээд ярилцэл нүдний өмнө гараад. Ахмад үеийнхээ үлгэд уриаллаар л бас шүтижил биширчил явсан. Манай нутгийн нэг онцлог байдгийн. Тэр онцлог юу байдаг вэ? Барагтай бол их ихтэй сүрхий зууд болдоггүй. Барагтай бол гам болдоггүй. Сайхан өв сургамал ихтэй. Одоо нутаг. Манай аавын ах нь лувсан гэж гавж солтой нэлээд өндөр их ламрахын төвшөнд бол нэлээд том лам байсан гэж яригдсан юм билээ. Аав маань ярьдгийн тэр ахыг маань нэг өдөр малаас яваад мал дээр яваад ирсэн чинь юу ачлаа аав чинь барьж явуулчлаа гэдэг. Тэгсэн тэгээд л би хойноос нь давхцсан чинь самын төв дээр гүйцэд ирсэн чинь нэг ачааны машин дээр баахан олон ламнар арыг суулгацаа өвлийн одоо жин хүйдэн гэж байна. Тэгээ ах манай дээрээс бол ойж уугаад л одоо ерөөсө тогтож чадахгүй байсан. Тэгээд аав гутлаа тайлж өгөөд л нэг дах авч ирсэн гэж байна. Тэгээд дахаа өмөргөөд л тэгэл буцаагаад л өөртөө жоохон 10 бооцог юм хийж өгөөл тэгэл машин дээр тэгэл жичрээ суудсан юмсан. Аав минь тэгээд юу ах минь тэгээд л одоо алга болцсон тэгээд хүн яасан юм байгаа юм. Чи одоо багада энэ баруун дахмандаа нэг хонгорхойтой юу хорон чимээ тийм мэнгтэй. Тэгээд энэ чи юу юм гэхдээ тэгэл тэр хамт явсан ламнархан нарыг хэлээд бидний мөсөн дээр тууж авчиад ингээд буудчихсан байгаа л гэдгийг би ярьж ирсэн гэл дээ. Тэгээд одоо ахын мансүнс байгаа юм гээд манай аавал гэж үйлдэл байсан гэж байгаа юм дэм юм ярьдгийг. Аа манай алдар баянгал дүнгэр хийгээд ирсэн одоо ном уншиж бас сан их тавьдаг тийм хүн байсан. Гэхдээ намайг одоо 4-р анги орох жил юу эрүүгийн байцаа шийдэх хууль, иргэний байцаа шийдэх хууль өөр дэлгүүрээс авчирж өгөөд за миний хүн унш. Ерөөсөө би хуулиас хамгаалж байгаа. Ez дандаа тэгж хэлдэг. Ярьж ирсэн юмнууд нь одоо тэгж санаа. За миний хүн буруу юм гэж ерөөсөө байхгүй. Хуулийн зөв юм гэж ерөөсөө байхгүй. Эрэндэгтэй энэ бодоод байхад ерөөсөө бүх юм зөв шүү. Тийм учраас энэ их муу хүн гэж болоо туулж байна. Энэ их сайн хүн гэж туулж байна. Энэ юмыг одоо энэ нэг сайн одоо юм ингээд гараад л одоо ингээд шууд сууж өгөх юм бол тэрийг бас чамаагүй туулж өгөх байхгүй. Нямбагийн хувьд бол одоо агт маш нямбай. Ер нь бол яг нь одоо тэр
тэр одоо гэртээ байж байгаа тэр ном судар дахил тэр юмудаа арчилж байгаа энэ гэдэг бол ерөөсө маш их юм байна. Тэгээд зөвлөлд нь одоо тэр юу кейк бодол гэдэг тэр одоо дээр үед нэгэсний дэм бодол юм да. Тэр жолооч нар дайрч замаар явж байгаа тэр дайрч одоо бодол цоноод сайн маань тэр байгаа дамаад тэг явдаг тийм бодолд л одоо ажиллаж ирсэн байна. За энэ сампин бол одоо миний амьдралд их холбоотой сампин байгаа юм. За энэ одоо миний аавын сампин байхгүй. Тэгээ аав маань юуны нэг жасын нэр байж байхдаа энийг ашиглаж байсан. Тэгээд сүүлд надад бол энэгээр сампин зааж одоо сампин тоо хийж одоо намайг сургаж ирсэн. Тэгээ би нэгдлийн нэгтлэн бодоод сэргэлэнгийн ерөнхий нэгтлэн байж байхдаа энэгээр одоо нэгдлийн дастагийг одоо боддог байсан. 2006 онд би Гавьяат эдийн засгийн цолоо шагнадад Гавьяатын найрыг хийгээд байж ятал тэр хүн харин гинтхэн миний сампин гаргаж ирээд өөрийнхөө одоо наадамд улсын наадамд 21 давхсан нэг хонгор мартайгаа хамт энэ сампинг одоо бэлгэлдэг юм чи маань санагдаж тэгээд тэр үе чинь одоо Гавьяат эдийн засгч болсон их баяртай байсан үе аргагүй л одоо тэгэхэд бол огшиж мэлвэрч олон хүнийг одоо нүдэн дээр нэг тийм сонирхол юм болж ирсэн байгаа юм. Би ээжээс гуруулал да. Нэгдүгüртээ том манай ах байсан. Манай ах бол зоотны хүн байсан. Тэгээ энэ Төв аймгийн Баян өнжил сум дээрээс насаар ажиллаж байгаад тэнд өнжүүл гэдэг ямааны үйлдвэр гаргаад ноосны чиглэлийн ямаа, ангар ямааны ямааг одоо Монголд ямаатай ажиллуулад тэгээд ноосны чиглэлийн шинэ үйлдвэр бий болгосон. Тэгээд тэр үйлдвэр нь бүр одоо батлагдсан тийм байгаа. Тэгээ харин тэр үйлдвэр болгосон улсууд чинь нэг тийм төрийн шагнал олгодог тийм юу байсан. Тэгээ манай хүмүүс харин тэр төрийн шагналыг авч чадлагүй нас орсон юм байна. Алтан булгийн сургууль дөнгөж байгуулагдсан байсан хамгийн дээдлийн ангинд 7 дугаар анги байсан. Тэгээд 7 дугаар анги төгссөн улсууд бол нэг бол хот руу техник өмд явна. Нэг бол хөдөө гарна, нэг бол аймгийн 10 жил рүү явах. Ийм л 3 зам байсан л та. Манай багш нар яагаад ч юм одоо намайг чи ер нь бол нэгтлэн болохын зүйтэй гэдэл намайг энэ сургууль руу хоёрлцъя. Тэгээд би бас ч бурууг юм санагдаж яагаад гэвэл манай аав дээр үед лам байхдаа жасын няруу хийж гэж байгаа. Тэгээд сампин гятад сампин зохидог. Тэр гятад сампинг надад заагаад өгсөн. Тэгээ би бас сургуульд байхдаа бас гятад сампин жоохон зохидог тийм байсан байна. Тэндээ бол миний замыг бол зөвл заагаад өгсөн байгаа юм. Алтан булгийн суманд 7 дугаар анги төгсөөд Улаанбаатар руу санхүүгийн сургууль төгсөнгөт оронгууд манай гэрийнхэн бас хүүгээ бас айлд суулгахгүй гэд аваач хоёр маань бас дагаад Улаанбаатарт санхүүгийн техник төгсөөд аймаг дээр очсон. Тэгэхэд мөн аймаг руу хамт дагаад явсан. Сүүлд бас Улаанбаатар руу хөдөө аж ахуйн сургуульд орж ирсэн. Тэгэхэд бас дагаад ингээл ороод ирсэн. Тэгээд ер нь бол энэ хүүгэнд нэг ойлыг гайгүй шиг хүн болгочих юмсан л гэж л одоо тэгж л хамгаал байдаг сургууль юм одоо захиж байх. Тэгээд гिचээ сургуулийнх нь болцоог олгож байх л гэсэн тийм санаал байдаг байсан байх. Одоо аав ээжийн ачааг хариулна гэж бол одоо ямар юм байх вэ? Тэр бол энэ бол тун актер сөрхий бэлэг тун актер сөрхий өгөөж хайр шиг юм учраас бол тэрийг одоо юугаарч хариулж барахгүй юм. Маань одоо намайг хөдөө аж ахуйн сургуульд байхад өнгөрсөн байгаа. Тэгээ харин тэр сургуульд өнгөрөхөөс өмнө би одоо Сүхбаатарын цалин авлаа гэж авч ирсэн. Тэгэхэд юу маань бас их баярлж орж байсан. За ээж маань бол нэлээд сүүлд 2000 онд өнгөрсөн байгаа. Тэрнээс өмнө яг би чинь 2000 онд бол эдмийн зэрэг хамгаалтсан дэд профессор энэ болсон байсан. Тэгээ намайг ламжилт бүтээл гаргах болгонд их л баярлдаг байсан. Ээж маань 87 хүрсэн байгаа. 85-ных нь найрыг хийсэн. 85-ных найрыг
Тэгээд эд манайх ил тахан ануухан сайхан байлаа. Тэгээд манай хоёр ачин санал дээр нь суулгацсан өргөөд нэг ресторанд ороод ирж байгаа байхгүй. Ресторанд ороод ирсэн. Тэгэл усуудлаг баяр хүргээл чинь цагаан сараар хийсэн. Баяр хүргээл юугаа мөнгө өгөөд хадаг бариад тэгээдээс энэ хүн мөнгөний мэндээс бүр ингээд зохицсон хоолоогоор ингээд нэлээд ингээд зохицсон унтуусуудаа яриад инээгээд бид наанаас нь ээж юм гараад ирлээгээ шоолж өгөхөд одоо тэгж хэлсэн. Тэгэхэд бол одоо ихэн баярлж байх гэсэн. Түүний үнээр шингэсэн сөйлэгээд ахтабахад мен дууны сайхан эгшгээрээ эвлэгээ зөөлөн бэлсэн миний ээж сайхан ээж мяндаса зөөлөн уян ээж бурухи хатуу ээж урада болсын чадуу ээж. Тэгээ ер нь бол тухайн үедээ бол энэ сургууль бол их том сургууль байсан. Яагаад гэвэл энэ сургууль тэр олон ихтэй сургууль байгуулагдаагүй байсан үед энэ сургууль бол энэ оюуны ундраа болж одоо ер нь бүх ихэнх одоо том төр засгийн томчууд энэ сургуулиар дамжиж одоо Сэдэн Болдраг гэхэд л одоо хойно сургууль төгсөж ирээд энд одоо багшилж байж гэх мэтлэнгээр одоо энэ том одоо эрдэмтэд том төрийн зүтгэлтэнгүй дандаа энэ сургуулиудаа ирж ирсэн. Ийм учраас энэ сургууль бол их нэр хүндтэй ийм сургууль байсан л да. Манай сургуульд их сайн байсан гэдгийг л би төгсгөөс өмнө мэдэрсэн байгаа. Тэрний ясан гэсэн зэрэг энэ төгсөх жилд нь намайг төгсөх жилд тэр үед 3 дугаар анги төгсөөд 1 жил хөдөө үйлдвэрлэлийн дадлагыг тухайн байгууллагын орон тундаар ажиллаад тэгээ ирж шалгалтаа гэдэг байсан. Жилийн эцсийн санхүүгийн тайлан гаргах болоод ирсэн. Тэгсэн чинь нөгөө ерөнхий нэгтлэн бодогч манай өвчтөе хүн байж гэнт хэмнэлчдэг. Тэгээ тэр үеийн тайлан чинь одоо гэх шиг тийм биш 36-7 хуудастай их том тайлан байдаг байсан. Тэгээ тэрийг гаргацсан. Тэгээд 15 дахь хоног дээр хөдөө аж ахуйн газарт нэг авирч үзүүлье гэдээ аваад ирсэн чинь нөгөөд байцаагч нар нөгөө тайлан гамд эргүүлж ингэж үзээд энэ болж байна. Энэ болж байна гэдэг. Тэгэхээр энэ баярлаад урамшаад одоо ер нь за хизээл энэ болохгүй нэг чухал гэх юм бол зүрх хийгээд л одоо ингээл тэгжсэн тэгсэн чинь нэг хэдэн засвар жижиг хэдэн засвараар тэгээд тэрийн бид нэг 7 хоногийн өшөө 3 хоногийн дотор засаа төгчөөд тэгээ ер нь л тэгэхэд л аймгийнханд их үнэлэгдэж байж одоо дөнгөж сургууль төгсөөгүй хэрнээсээ ингээд санхүүгийн тайлан нэгдлийн санхүүгийн тайлан гаргачлаа энэ гэж их үнэлэгдэж тэгээд аймаг юу буцаад очиж сумдаа яваад очсон чинь намайг ерөөсөө шууд ажиллаад үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө жилийн үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө хий гэдэг. Тэгээ нөгөө тайлан гаргацсан хүн чинь үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө бол бас харьцангуй хөнгөн биз л да. 1962 онд дондог энэ санхүү эдийн засгийн дээд сургууль техникум байхад орж суралцаад 1966 онд төгссөн. Энэ үеэс эхэлж багшаавын барилгаатай мэрэгжил нэгтэй нөхдөөд явж ирсэн. 1976 оноос хойш 95 хүртэл 20 жилд Монгол улсын хамгийн том эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нэг улсын төлөвлөгөөний комисс шинжилгээ ухааны академийн 2 том байгууллагын 2 дуул удирдлагатай том хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан секторын эрхлэгч эрдэмтэн нарийн бичгийн дарга захирал нэгэд мөн шат дараалан дэвшиж ажиллаж явсан ийм одоо
эрдэмтэн судлаач хүн. Энэ хооронд бол одоо олон ном, зохиол, гарын авлага, эрдэм шинжилгээний бүтээл төвөрөвсөн, олон хүний докторийн ажил удирдсан. Энэ нягтлан бодлого мэрэгжлийг одоо жинхэнэ төгс эзэмшсэн эрдэмтэн судлаач энэ байдлыг нь харгалзаад Монгол улс зах зээлд шилжих үед 1992 онд нягтлан бодлогын хууль батлагдаж 93 оны 2 сараас эхэлж үйлчилсэн. Энэ хуулийг одоо боловсруулж батлуулахад одоо дундаг бол биечлэн оролцсон хүн. Би энэ төгсгөлтэй бол хөдөө аж ахуйн эдийн засгийн мэргэжлэр төгсөж байгаа. Хөдөө аж ахуйн нягтлан бодлогын мэргэжлэр. Тийм учраас хөдөө аж ахуйн нягтлан бодлогын мэргэжлэр төгсөөд л төгсөө учраас бид нэр Төв аймагт очиж сум дадлага хийсэн. Төгсөөд аймгийн төв дээр аймгийн хөдөө аж ахуйн удирдах газарт ажилласан. Дараа нь хөдөө авдраханга нэгдэлд ерхий нягтлан бодлогоор ажилласан энэ ийм зүйл байгаа. За энэ сургууль бол 1924 онд байгуулагдсан юм байгаа. Би 1966 онд энэ сургуулийг төгссөн гэхэд одоо сургууль төгснөөс хойш 50 жил өнгөрчээ. Тэгээд энэ сургуулийнхаа одоо энэ алдрын энэ сайхан самбар дээр бас миний зураг байгаад бол их бахархалтай байдаг. Зохиолч нар энэ мэлээ байдаг шүү дээ. Энэ гайтавга, гармаага, энэ догмод байна, энэ хорлоога, энэ яван хулангаа, энэ цэгмэдга энэгээд энэ одоо энэ жүжигчд гарч ирлээ. Энэ муу явраг байна. Монголд авраг одоо бас энэ сургууль яажсэн дөнгөж намайг ирэхэд ерхий урд жил Монголд авраг сургууль төгсөөд бид нарыг аж ахуй сангийн аж ахуйд авч явж ирсэн. Тэгээд тракторын жолооч нар ирээд бидний зодох гээд багтсан зэрэг та нар орой байлгаж бид тэрмгөөс тэдрэж авчираад хийсгээд өгнө гэж хэлдэг гэсэн. За энэ Төв аймгийн 100 мод хот бол одоо миний амьдралдаа бас их холбогдолтой надад бас нэг өгөөж өгсөн ийм газар байгаа. 1961 онд би энд сургуульд сурч байлаа. Санхүүгийн техникум төгсөөд энд бас хөдөө аж ахуй удирдах газар 1967 онд аймгийн хөдөө аж ахуй удирдах газар гэж одоо энэ наадалтай байдаг байсан. Тийм газарт одоо нэг жил ажилласан. Тэгээд дараа нь бол Төв аймгийн Сэргэлийн сумын ерөнхий нэгтлэн бодгочоор ажилласан. За тэр үед бол энэ нэгдэл гэдэг юм ямар янзын зүйл байлаа гэх зэрэг манай нэгдэл бол энэ аймгийн төвийн одоо орчмын нэгдэл байсан. Тэгээд нэг 80 мянган малтай за газар тариалан эрхэлдэг туслах үйлдвэрлэлтэй янз янзын зүйлүүдийг хийдэг. Одоо малын тоног хэрэгслээс эхлээд ирнэ их олон төрлийн зүйлүүдийг хийдэг. Автоврын салаатай энэ дотор нь одоо хөдөө аж ахуйн техник автомашин зардаг. За тэгээд янз янзын олон юмнууд ер нь бол бизнесийгээд ашиг олж мөнгө олж болох бүхий л юмыг л одоо тэр хөдөө аж ахуйн нэгдэл эрхэлдэг. Тийм л зүйл. Тэгээ энэ нэгдэл бол бас надад өгөөж өгсөн сайхан байсан л да. Ер нь бол миний ажил амьдралд бол их нөлөөсөн. Энэ дээр бол хим амьдрал хураачийг бол их зүйлийг сурсан. Хүнтэй ажиллах тэгээ ер нь бол мэргэжлийн ажлыг яаж хийх энэ төр гэдэг юм дээр бол асар их туршлага суулгасан их сайхан жилүүд энд болж өнгөрсөн юм аа. Төв аймаг Төгөлдөр нутаг хангай талгаа босолсон ханагар удам нутагтай 27 суманда хүн аман төвлөрсөн одоо цагийн үлгэрчээ хөгжлийн төрхийг илтгэсэн олон улсын харилцааны онцгой зангилаан болсон улс их орныхоо зүрхэн дунд нь байрлаж Улаанбаатар нийслэлээ алган дундаа бөмбөрүүлсэн удирдах төрөө сантай хамт амин биендээ хадгалсан уугуул суугуул хэн бүхний дэвжих дэвжээн болсон төрсөн биеийг нэлгэдсэн Төв аймаг Төгөлдөр нутгаа. Дүнжин гарвын цэцэг үнтэн эхэмсэг болоод бишрэм. Түүний илгэнд 100 мод нь эрхэмсэг болоод уянгалаг. Авдрын уулын ард олон дон ачлалтай болоод ивэлтэй. Алтан бүрхүүлтэд заамар нь баялаг болоод өгөөжтэй. Илээ шүү халтрэм зургал хайрхан уултай. Энгүй өндөрт тэмүүлсэн олон уул даваатай. Миний дунд мөн хөрсөн жирмийн цагаан нууртай. Мэндийн цэнхэр хадаг шиг туул голн туналдсан. Төрсөн бие минь өлгийдсэн Төв аймаг Төгөлдөр нутаг. За энэ хаврын их сайхан өдөр байна. Энэ сайхан өдөр ингээд сургууль дээр ирсэн их сайхан санагдаж байна. Би энэ сургуульд 1972 онд 26 настай энэ сургуульд орж ирсэн юм байна. Манай ангийнхаа хүүхдүүдээс биш нэг 6 насаар ах байсан.
Тэгээд энд одоо ингээд хүүхдүүдтэйгээ тэр ангийнхаа хүүхдүүдтэй эхлээл бужигнаад энэ дээр явж байгаад үнэхээр их одоо сайхан санагддаг байсан. Өнөөдөр одоо их сайхан сургуулийн ширээн дээр суух их гоё байхаа гэж бодож байна. Оюутан цагаас хойш ихэд удсан байна. Ширээн дээр ингээд суусан чинь их гоё юм шиг. Намайг байхад чинь ийм ч гоё байгаагүй л дээ. Энэ бол тэгсэн чинь одоогийн ширээ бол их гоё болцсон юм байна. Энэ чинь бол суугаад их сайхан байна. Би 1976 онд энэ хөдөө аж ахуйн сургуульд 1972 онд хөдөө аж ахуйн сургуульд анхлаад орж 1976 онд төгссөн. Манай анги бол тэр хоёр 34 хүн оюутан энэ сургуульд төгссөн. Тэгээ манай тэр бидэнд орж исэн багш нар бол их том эрдэмтдүүд манайд орж исэн. Одоо тэндээ бол доктор профессор Галбаатар гэж байна. Одоо Монгол Улсын гавьяа төгсч доктор профессор Санжид багш, доктор Чойжсэрэн багш, мөн доктор Юадия, Цэадия, Жамин Сэрэм багш, нацагд орж ш Төмөн Дэмбэрл багш, Хүрв багш энтергээд одоо их сайхан мундаг багш нар бидэнд хичээлж зааж байсан. Энэ сургууль маань ерөөсөө энэ миний амьдралыг бол одоо нэг жинхэнэ гэрэлтүүлж хийгүүлж явж байгаа ийм сургууль байгаа. Би өнөөдөр ажиллаж байгаа дэрсэн бас надаас өөр бас 3 хүн байсан л да ажиллаж байгаа дэрсэн хүн. Ямба Батсөх Дэмбэрсэн зэрэг бид 3 хүүхдүүдээс арай жоохон ахмад тэгээ энд хамтарч сайхан хичээлийг хийн их гоё байсан. Одоо олон удаа хөдөө ажилд явж байлаа бид нар. Тэгээд л мессеж гол нэг ах маань төрн нөгөөд хүүхдийн угаах гал ажиллагаар нь мессежэд л нэг охин ойлаа дээр нэг эсвэл нэг залуу маань утраа явчихна. Яаж нөхтөн зэрэг одоо тэгээд авгаатайгаа муудалсан янз юм болон тэрийг очиж аргад нь тайлбарлал нь одоо энэ ахмад байх явдал чинь тэндээ их нийлээтэй тэдэнд энэ сургууль маань 2000 онд надад дэд профессор 2007 онд профессорын одоо зэрэг хүртээсэн. Энэ нь бол одоо надад бол маш чухал хүндэтгэл болдог. Тэгээд би сургуульдаа бол үргэлж зөвлөрч мөргөж энэ сургуулийнхаа одоо сургуульдаа аль хооронд хамтарч ажиллаж тусал дэмжих юмсан гэж ингэж бодож байна. За тэгэхээр дондгийн бол багш нь л да. Оюутан 3-4 дугаар курсэд мэрэгжлийн хамгийн гол үндсэн хичээлийг зааж байсан. Тэгээд дондог бол одоо хичээлдээ аргагүй сайн. Амьдралын туршлага ихтэй. Өөрөөр хэлэх юм бол нэгдлийн нягтлан бод ерөнхий нягтлан бодгосоор олон жил ажилласан. За ингээд хичээлдээ бол одоо 4 жил дараалан онц сурсан. Улаан дипломтой, психиатрийн цалинтай ийм одоо сайн залуу байсан. Их сургууль, дээд сургууль төгсөхийн хувьд бол 76 онд намын гишүүн болцсон байсан. Психиатрийн нэрмжит цалинтай төгссөн байсан. Тийм учраас бүгд ер нь бол нэг намын төв хорооны мэдлэлд хуваарлагдсан. Тэгээ намын төв хорооны боловсон хүчний эхлэлцээр дуудсан яваад очсон чинь ямаг Дундгов аймагт очиж хуваарлсан. Тэгээд би бол Дундгов аймагт одоо явахад их боломжтой байна. Би одоо юу яана. Одоо настай аав ээжтэй тэгээд 2 дугаарт бол эрдэмтдийн ажил ингээд оюутан багтаа нэлээд ажил хийжлээ. Эндээ бас нэлээд их сонирхолтой болцсон. Одоо намайг энэ эрдэмтдийн ажлыг үргэлжлүүлээр энэ төргээд одоо манай багш нар одоо маш их загж сургасан байгаа. Тэгээ энийг юмудаа хиймээр байхын энэ төргээд одоо тухайн дипломын ажлын жижигхэн юм болгоод бичсэн байсан тэр мэтийн юмнуудыг энэ төр үзүүлж харуулаад нэлээд гойсолтой зүгээр тэр бол уусаа нөгөөд зүгээр сургууль төгсөөд 10 жил төгсөөд ирсэн хүүхд бол арай тэгж чадахгүй байх. Би ч нэг түрүүнд ажиллаж байсан 7-8 жил ажиллаж байсан учраас бас улсуудтай ярилцаад бас өөрийгөө ойлгуулдаг тийм чадвартай болцсон юм үйлдэл тийм учраас бас тэр намын төвөрөнийхөнд ойлгож чадсан юм шиг байна. Ингээд 78 оноос эрдэмтдийн ажилтан болсон. Ингээд энэ хугацаанд 88 он хүртэл одоо эрдэмтдийн ажил хийсэн.
82 онд аспирантурт элсэн байгаа. Тэгээ 86 онд бол Эрдэнэ зэрэг хамгаалсан. Манай хүрээлэн 82 онд Дотон богдод тэр улсын төлөвлөгөөний хамсын дэргэдэх үйлдвэр төвчний хөгжил барилдлын хүрээлэнтэй нийлээд тэгээд шинжлэх ухааны агентын ба улсын төлөвлөгөөний комиссийн харьяаны Эрдэнэ харьяалалтай тийм эдийн засгийн хүрээлэн гэж байгуулагдсан. Тэнд одоо дэш очиж нийлж байлаа. Тэгээд тэнд байхдаа би харин хүн амыг хөгжүүлэх, хүнсний хангамжийг сайжруулах зохицол програмыг боловсруулахад нь оролцсон. Энэ дээр бол тэр програмыг бол зөвлөлт бол улсын төлөвлөгөөний комиссийн дэргэдэх хэд хэдэн институт, мөн Сибирийн салбар шинжлэх ухааны зөвлөлтийн шинжлэх ухааны академитай хамтарч тэр 2 жилийн хугацаанд боловсруулсан. Тэгээд л ер нь бол онлайн судалгаа хийгээд онлайн судалгаан дээр очиж шууд тавьдсан. Тэгээд тэн дотор онлайн судалгаан дотор хөдөө аж ахуйн одоо үйлдвэржилтийн тухай асуудал, хөдөө аж ахуйн эзлэх байр суурийн тухай асуудал энэ төр гэл тиймэрхүү зүйл дээр одоо намайг очиж судалгаан дээр явж тавьсан байна. Тэр нөгөө ах ламынхаа юу сүнс гэдэг ингээд яриад идэх магадгүй одоо тэр лам болохгүй ч гэлээ гэсэн бас нэг тийм ном уншиж байх ч юм уу одоо нэг тиймэрхүү зурагтай төрхтэй байсан байж магадгүй л. Би тэгээд тийм ч учраас бас шинжлэх ухааны академи чинь 20 жил ажилласан. Тэгээд одоо тэмдэглэгээний ажил бол байнга одоо ч гэсэн байнга л одоо тэмдэглэгийн ажлаа орхиогүй хийж л байгаа юм л байна л да. За тэгэхээр Монголын мэргэжлийн нэгтлэн бодолчдын институт гэдэг байгууллага 1996 онд байгуулагдсан. Тэгэхээр энэнийг байгуулахын өмнө талд бас сангийн сайдын дэргэдэх нэгтлэн бодох хөтөлбөрийн мэргэжлийн зөвлөл гэж байгууллагаас энэ тухай бас хэдэн хөвгөл заашгүй шаардлагатай болно. Шинжлэх ухааны академи эдийн засгийн хүрээлэнгийн Эрдэнэт нарийн бичгийн дараагаар ажиллаж байх үеэст 1991 онд нэг хэдэн эрдэмтдийг Америк нэгдсэн улсад туршлага судлуулах тийм ажлаар явсан байна. Тэнд очиод бидний үзсэн зүйл бол ер нь бол менежментийн хичээлийг одоо яаж заах вэ гэдэг иймэрхүү чиглэлээр Вашингтон DC-ийн менежментийн институт дээр туршлага судалсан. Бид нэг сар гараар явсан юм байна. Тэгээд босч ирээд нэлээд томоохон зөвлөмж бичээд тэр үед сангийн сайд базар хүү байсан. Тэгээд базар хуугад өгсөн чинь базар хуугаа нөгөө тийм үзчихэд их олзуурхсаг энэ чи ямар сайн юм барид ирвч юу. Манай дээр нэгтлэн бод хүртлийн хуулийн төсөл боловсруулаад одоо байж байгаа. Тэр ажлын хэсэг манай өлегтэй явж өгөхгүй байгаа. Чи очиж энийг хэлцээд өгөөч гэсэн. За тгий гэсэн чинь мод дээр маргааш нь хуулийн төслийг өгсөн. Тэгэл би тэн дээр нэрөөсөл одоо орчин үеийн дээр мэргэжлийн нэгтлэн бод гэж юу юм, аудит гэж юу юм, аудитын компани гэж юу юм, аудитор гэж юу юм, мэргэжлийн зөвлөл гэж юу юм гэдэг хэмжлэнгээр л одоо орчин үеийн зах зээлийн бүртгэл аудитын тухай ойлголтуудыг бүгдээ тэн дээр дотор нь суулгаж өгсөн. 2 онд улсын их хурлын сонгуул болоод базар хуугаа их хурлын гишүүн болоод төсвийн байнгын хорооны дарга болчихсон. Тэгээд тэрний дараа хууль өргөн баригдсан. Тэгээд нэг өдөр базар хуугаа над руу яриад чи энэ ярьж энэ улсын их хурлын гишүүдэд нэг яриа хийхгүй бол наадах чинь ойлгож байгаа хүн нэг чалгаа гэсэн. За тэгээ болж та цагаа хэлчихээр гэсэн. Тэгээд над руу өдөөс 3 цагийн үед чөлөөд нэг дуудсан байдаг очоод яг зах зээлийн үеийн нэлээд тодорхой асуудлуудыг яриад тэгээд нэгтлэн бод хүртгэлийн асуудал энэ аудитын тухай асуудал дээр ерөөсөн нэлээд дэлгэрэнгүй ярьсан. Энэ 2 цаг эртээ ярьсан байх санагдав. Тэгээд их хурлын гишүүд ч одоо бүрэн ойлгосон юм уу яасан. Тэгээд надаас ч юм асуусангүй. За тэгээд биш тэгээд тарсан гараа явцсан. Тэгээд тэрний үр дүн ч юм уу юу ч юм ямар ч хэсгээс хууль маань их амархан батлагдсан юм. Бид одоо зөвлөлдөд ерөөсөл одоо энэ мэргэжлийн нэгтлэн бодолчтой анх тугаар зөвлөгөөний хий. Яагаад гэвэл мэргэжлийн нэгтлэн бодолч болцсон 125 хүн маань бид нар одоо яах юм бэ, юу хийх юм бэ, ямар үүрэгтэй юм бэ гэж мэддэг. Тэгээд тэдэнд одоо зөвлөгөө хийж семинар өгье, юу хийх ёстой. Хоёрдугаарт бол ерөөсөө тэр мэргэжлийн нэгтлэн бодолчийн институт гэдэг нэг зүй зохисоор нь байгуулъя гэж ярилцсан. 96 онд бол бид нар 3 сарын 9-ний өдөр институтын анхны хурлыг хийгээд тэгээд дүрмээ батлаад
тэгээд удирдах байгууллагаа сонгоод анхны институтын ерөнхийлөгчөөр бол Эр Батчаргал, доктор Батчаргал бол сонгогдсон. Би бол ерөнхийлөгчөөр сонгогдож ирсэн. Тэгээд 97 оны их хэрчлэлүүд дундор Батчаргал сангийн яамны нэгтлэн бод хүртгэлтийн хэлтсийн дарга болсон. Тэгээд тэнд орон гарсан учраас бол нөхөн сонгуулиар би 97 оны 10 сард үлээд Мэргэс нэгтлэн бодгийн институтын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэгэл Мэргэс нэгтлэн бодгийн институтээр сонгогдсон гутаа урд нь одоо бэлтгэгдсэн улсуудад авчин сургалтын систем гаргаж ирэл тэгэл шалгалт авахыг мэргэжийн зөвлөл хийдэг, давтан сургалтын бол институт хийдэг ийм тогтолцоотой ингээд явсан байна. 96 онд бол ихээр бол ерөөсөө аудитын хуультай болохгүй. Ерөөсөө ганцхан нэгтлэн бод хүртлийн хуулиар хамаг юм зохицуулах гэж болдог. Аудит маань ерөөсөө шинэ сэргийг учраас ерөөсөө гомч ойлгож байгаа юм ойлгодог. Манай аудиторч юу яаж ямар хөнцөр игээд сайн мэдэхгүй юм байсан. 96 оны ихээр аудитын хууль боловсруулсан. За энэ маань одоо батлагдах гэж бас нэлээ их төвөгтэй юм байна. Орсолдоо ер нь бол тэгээд яг ямар ч гэсэн 97 онд бол аудитын хууль батлагдсан. Бид нэр 96 онд 125 мэргэс нэгтлэнтэй байсан бол одоо 3600-аад одоо мэргэс нэгтлэнтэй болчихсон байна. 96 онд одоо бид нэр зүгээр одоо намайг тэр хүрээлэнгийн захирал байх үед нэг жижигхэн өрөөнд байжсэн бол одоо бол 93 оны үед 3 давхар байшинтай болсон. Одоо бол 5 давхар сайхан санхүүжтийн төв гэсэн ийм сайхан төвтэй төв байртай болчиход байна. Ажилчид нь одоо хандаа ямар ч орон гэргүй энэ тэндээс хамаг холоос явдаг байсан бол 2006 онд бид одоо хөөцөлж байгаад ажилчдын байр 24 айлын орон сууц бариад ажилчдаа оруулчлаа. Санхүүгийн хувьд ч гэсэн одоо тухайн үед бид нэг 10 сая төгрөгийн орлоготой байсан бол одоогоор бол тэрбум даваа явагдсан байна. Манай одоо институтын маань орлого их мэтлэнгээр зөндөө юм одоо бид бол 2003 онд дэлхийн нэгтлэн бодч дэд гишүүнээр эсжсэн бол одоо жинхэнэ гишүүнээр эсчлээ. Мөн одоо 2003 онд КАПА одоо 2004 онд СН-ийн орнуудын нэгтлэн бодчтой холбоо энтерт бол эсжлээ. Гэх мэтлэнгийн тэр үед зөвхөн одоо тэгж их ус гадаад харилцааны их усыг тавьж ирсэн бол одоо олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн одоо олон улсын одоо нэгтлэн бод хүртлийн арга хэмжээнүүдс Монгол зохион байгуулагддаг ийм боломжтой болж байгаа. Хамгийн олон жил одоо энэ институтыг удирдсан манай дондог маань одоо сууж байна. За би дондогтойгоо 1992 онд өмч хөгжлийн одоо томоохон семинар болж соёлын төв өргөнд их том семинар болж иж үлээ. Тэгээд тэр үед бол их олон эрдэмтэн иргэд өмч хөгжлийн талаар семинарт одоо хэлэлцүүлэг явуулж илтгэл тавьж ирсэн. Тэгээд энэ үед бол нэг өндөр цагаан залуу гарч ирж эдийн засгийн хүрээлэнгийн одоо захирал гэдэг ийм залуу гарч ирж илтгэл тавьж ирсэн. Тэгээ бид тэр үеэс эхлээд 92 оноос эхлээд 93 94 гээд энэ Монголын мэргэс нэгтлэн бодогчтой энэ Монголын одоо энэ мэргэжлийн том байгууллагыг өдөө зэрэгтэй өсгөж хөгжүүлэхэд одоо хамтран зүтгэж яваа сайхан андууд байгаамаа. Одоо миний гар буй оролцсон энэ номнууд байгаа юм. За зарим нь бол би өөрөө тагнаад бичсэн ч байгаа, зарим нь одоо хамтарсан ч байгаа, редакторлсан ийм бүтээлүүд байна. Анх 1996 онд нэгтлэн бод хүртлийн олон улсын стандарт гэж энийг одоо орчуулж нэг хэвлэсэн ийм ном байгаа. Тэгээ ингээд энэ 96 оны үед бол ерөөсөө Монгол нэр томьёоны хэлбэршил тогтоогүй энэ дээр одоо тэр нэр томьёонуудыг хэлбэршүүлэх энэ гэж бас асар их ажил орж ирсэн. Дараагийнх нь энэ ном бол энэ 2003 оны энэ бас улсын секторын ном. Энэ мөн одоо энэ санхүүгийн тайлгнаа олон улсын стандарт. Энэ улсын секторын нэгтлэн бод хүртлийн олон улсын стандарт гэдэг. Энэ олон улсын том энэ стандартуудыг орчуулахад бол ихээхэн төвөгтэй байсан. Ер нь бол номыг редакторлно гэдэг бол бараг л зарим юмыг бол өөрөө бичснээс их дор. Хүний найруулсан бичсэн юмыг одоо хямд найруулан засан зарим нэг нь алдаатай байна. Зарим нь одоо өчиг найрлага нь харагдахгүй тиймүүд байна. Зүгээр гэхдээ бас сайхан бичсэн гүйлгээд явцдаг номнууд байна л да. Тийм бол Давган багш энэ номыг бол би редакторлоход ерөөсөн санаа зовоог
амархан гараа явчих жишээтэй энэ ерөөлөө дотор нэг сайн биелэгддэг ерөөл байна. Тэр үеийн бүхтэн зэрэг өнөр өтгөн болоороо миний хөөгээд үнсдэг тэгээд тэр бол өстой нэг хурдан биелдэг сайн ерөөл байна шүү гэж тэгжсэн. Тэр бол өнөр өтгөн болоороо гэдэг ерөөл бол их хурдан биелдэг их үнэн ерөөл юм уу да гэж таслаад гэж ойлгож байдаг. Манай ань бол ер нь бол аав нь бол өмнө говийн хүн. Манай ань бол аав нь дунд говьд байж хаад төрсэн ерөнхийдөө бол дунд говийн гэж явдаг. Дунд говийн сайн сайхан ах гэж ингэж явдаг юм байна. Тэгээ Төв аймагт би нэг сургууль техникумд гэж очивол тэгэл тэр дэндээ танилцсан намна ани аав нь бэлгээгээд Төв аймгийн нам хорооны нарийн бичгийн дарга гараад илж байсан. Тэгэхэд манай ани маань аймгийн соёлын ордонд бүжигчин байсан. Тэгэхээр бол одоо бид тэр хоёулаа одоо хоёр талаасаа зүтгэж ижил байсан. Нөөс одоо хоёр талын аав ээж нэг хоримтлуулаад хороож хоримтлуулаад бидэнд одоо өвлүүлээд үлдээсэн хөрөнгө мөрөнгө төр байх учраас тэр чинь нэрээс тэгэл өөрснөө ажил хөдөлмөрөөр амьдрал тэгэл явсан. Бид нар Төв аймагт ажиллаж байгаад л тэгэл хөгжихтэй болоод тэгэл нааш орж ирэх чинь оюутан болсон. Оюулаа л бас л манай гэр бүл маань бас л ажил хийгээд л би ч гэсэн оюутныхаа хэдэн стипендээр хүүхдэд хийжээгэл ингээл амьдарч байлаа. Манай гол 96 хүүхэд. Тэгээ 3 хүү 3 охинтой юм. Одоо ингээд 13 ачтай. 4-30-тай. Дахиад бас одоо 30-нууд нэмэлт гэж байна. Ингээд эрэгтэн зэрэг чинь одоогийн байдлаар чинь манай ам бүч одоо 30 ам бүлтэй болчихсон. Одоо ингээд нэг гамбалдаа нааш юм. За. За тэр. За өөр болоосолт нэгүлтэй болоосолт тийм. За тэр харж байна тэр. За тэр. Ингэхгүй. За хоёр ингэ сууж. За манай энэ хоёр одоо ингэ цэцэрлэг шав. Энэ одоо ингэ энэ жил ингэ сургуульд орох гэж байна одоо энэс. Манай энэ охин бас сургуульд орох гэж байгаа одоо. Аль юм нөхөө. За энэ манай энэ хүүхдүүд чинь их гоё дуулдаг шүү дээ. Тий. Их гоё дуулнаа. Миний хүү бас хөөрхөн дуулна тий. Хөөрхөн дуулна манай хөөч. Chicken батхан овол хөтэн бэнда. Гэстэ аавс бацухныг гэстэ бид нэр авчирлаа. Олон гэнзэн тоглоомод ондаа газар бэнда. Уран таяа хөгжилтэй өгдөг цаая шиннана. Уран таяа хөгжилтэй өгдөг цаая шиннана. За манай хүүхдүүд байна даа. Манай хамгийн том охин Саран туяа эмч хүн байгаа. Энэ Дархан хотод Саран элит гэдэг эмнэлэгтэй нөхөр нь Золбот. За дараагийнх нь энэ мөн хоёр гэдэг энэ хөгжимчин хүн байгаа. Тэргийн үлгэр жишээ үлээр найрал хөгжимд гуйлын хөгжим гэж одоо тоглодог. Ийм хүн сайхан чулуун татварын албанд ажилладаг. Татварын ерөнхий газар ахлах байцаагч. Нөхөр нь Батулга байна нийгмийн даатгалын албанд ажилладаг. Шинэ чулуун байна. Шинэ чулуун бизнес эрхэлдэг. Эрдэнэ чулуун мөн бас бизнес хийдэг энэ Дархан хотод амьдардаг бизнес хийдэг юм. За хамгийн бага маань Австралид явж байгаа. Австралид сургууль төгсөөд тэнд ажиллаж амьдарч байгаа. Ийм улсууд байна манай гэр бүлийнхэн маань. Автгаа ингээ бол заад ингээ суугаад дүүнэртэйгээ ингээ хөрөлдөөд ингээ сууж хахад над сайхан байдаг. Тэгээ харин одоо бүгдээрээ ажил амьдралын мөрхөөгөөд олон жилдээ ингээ олон дахин уулзч бид нар чаддггүй. Ер нь бол жилээр 2-3 удаа л уулзч байгаа. Тэгээ сүүлийн үед бас уулзъя гэд бас бодоод байдаг болчиход байгаа маа тий. Тэгээ аавыгаа хараал ингээл ширээний ард аав маань алаагаа суучсан. Тэгээл бид нар тойроо суугаад янз бүрийн сайхан дурсамжтай явдлуудаа яриа сууж хаад бидэнд үнэхээр сайхан заримдаа баярлаланд, уйланд, дуулна сайхан байдаг. Миний аав үнэхээр сайхан хүн дээ. Юусе үгээр хэлхийн аргагүй сайхан хүн. Tormos
мишэгэн алтан мөнгө одоо тобрнэрэ жирбэлцэнэ ямаратадэмэгё умбэ Монголын хохотэнгэ ясан цэнгэгаёмбэ Монголын ариун ага Миний одоо нэг хаан ч гэсэн ажиллаж байхдаа баримталж авсан нэг зарчим бол ер нь бол ажлыг одоо зөвхөн нэг оромтохгүй хийсэн шиг хийе л гэж ингэж л бодож явсан. Тэр маань ч одоо биелж явдаг гэж боддог. Тэгээ ер нь бол эзэн гिचээв заяа гэж нэг үгийг би бас их хэлэх дуртай. Тэгээд би дотроо зүгээр л бодож л явдаг. Би нэг газар нэг туслах ажилтнаар орсон жилээс явсаар угаал нэг тэр байгууллагын даргал болчдөг нэг тийм л муузантай хүнтэй л гэж. Тэгж л одоо тэгээд тэр нь яасан гэх зэрэг тэр нь бол миний амьдралд явагдаж байгаа юмнууд бол дандаа нэг тэгэл багад төвчнээс нэгтлээл тэгэл дандаа дээр оргилд нь хүрчээд байсан. Эргэж буцах хорвоогийн нэгэн насны заяатай ерөөл тавилангаар учирсан ундаалсан хорвоо ертөнцид миний унсан газар угаасан ус жаргалын өлгий химэн эхн утгаан эжи аван дурсан сунаа би хүний хорвоод хүмүүн биеийг олж төрсөн хувь заяандан талархан амьдралын их нухчааг даван туулж дуудах нэр дуурсгах алдран бий болгожээ.